Хүнсний аюулгүй байдал харангуй дэлгэсэн хавдрын өвчлөл нэмэгдсэн энэ хүнд нөхцөл байдалд бид нар байгаа. Тэгээ энэ хууль маань 13 жилийн дараа нэмэлт өөрчлөлт орж байгаа боловч харамсалтай нь ингээ арчилсан нам зөвхөн улс төрийн шийдвэр гаргаж бүгдийн заалыг орхиж явж байгаа. Ер нь бол улс төрийн ажил бол нэг талдаа байх ёстой, төрийн ажил хэвээ явах ёстой. Тэгээ өнөөдөр ингээд хууль санаачлагчийн хувьд төрийн ажлыг хэвээ явуулахын тулд ингээд хуулиа хилцүүлээд цөөхөн гишүүндээ бол сууж байгаагаа бас хэлмээр байна. За тэгээд үр дагаврын хэрэгжилтийн энэ үр дагаврын үнэлгээг бол манай ажлын хэсэг болон мэргэжлийн энэ судлаачид бол хийгээд 37% таа бол гаргасан байгаа. За энэ бид нэр 4 сард яг хуулийнхаа төслийг боловсруулад парламент дээр тавиад 200 орчим иргэдээс аж ахуй нэгж болон мэргэжлийн төрийн бус байгууллагыг нийгмийн байгууллагуудаас санал аваад саналыг энэ хилцүүлгийн явцад сайжруулж нэмэлт өөрчлөлтүүдээ бас сайжруулсан байгаа. За мөн бид нар 3 удаагийн хилцүүлэг хийсэн. За эхний хилцүүлгийг бол илүү мэргэжлийн болон яам агентлаг холбогдох байгууллагуудын дунд бол хийгээд нэг 50-60 орчим иргэдийн дунд байгууллагуудын төлөөллийн дунд хийсэн. За дараа нь 2 дахь хилцүүлгийг зөвхөн яг эрдэмтэн судлаачид яг энэ чиглэлийн бас олон улсын байгууллагуудын дунд бас хийгээд за 3 дахь нь болохоор улсын хурлын гишүүд бас хилцүүлэг өрнүүлж саналуудыг бол тусгасан байгаа.